Өнөөдрийн сэдэв маш чухал. Энэ бол шинжлэх ухаан. Шинжлэх ухааны шинэ нээлт бүхэн гайхалтай шүү дээ. Хиймэл оюун ухаанаас эхлээд ген засварлах, анагаах ухаан, хязгааргүй эрчим хүчний их үүсвэр, сансар огторгойг толдох дурангээд эдгээр гайхамшигт дэвшлүүдийг томилон харцгаая. Хиймэл оюун ухаан өнөөдөр зүгээр нэг чадлах хэрэгсэлтүүдийг биш, шинжлэх ухааны суурь судалгааны гол хөдөлгүүр болжээ. Google DeepMind-ийн бүтээсэн AlphaFold 3 систем нь уургийн бүтцийг таамаглахаас гадна ДНК, РНК болон молекулуудын хоорондын харилцан үйлчлэлийг маш өндөр наривчлалтай загварчилж, шинийн мэдмэл гарган авах хугацааг хэдэн жилээр хурцсгаж байна. Мөн AI-ийн тусламжтайгаар материал судлалын салбарт хагас дамжуулагч болон батарейнд ашиглах боломжтой сая шинэ материалын бүтцийг хэдхэн хоногийн дотор тооцоолон гаргаж байна. Анагаах ухаанд гарч байгаа эдгээр нээлтүүд онлын түвшнээс хэдийнэ гарч хүний ген, эсийн түвшинд шууд нөлөөлөх бодит эмчилгээ болон хөгшрөлтийг өөрчлөх боломжийг хайсаар байна. Биологи анагаах ухааны салбарт ген засварлах CRISPR технологи онлын шатнаас бодит эмчилгээний түвшинд шилжлээ. 2023 оны сүүл 2024 оны эхээр Америкийн нэгдсэн улс болон Их Британд Casgevy нэртэй ген засварлах эмчилгээг албан ёсоор зөвшөөрч, удамшлын хүнд өвчнийг хүний генийг шууд засах замаар эмчилж эхэлсэн нь анагаах ухаанд шинэ эрен эхэлснийг харуулж байна. Үүнээс гадна эсийн программыг дахин шинжлэх буюу cellular reprogramming аргаар эд эрхтнийг залуужуулах судалгаанууд амжилттай үргэлжилж, хөгшрөлтийн тухай ойлголтыг өөрчлөхөд ойрцоор байна. James Webb Space Telescope нь сансрын гүн рүү илүү алсаас харж 13 тэрбум жилээс илүү өмнөх галактик одны эхэн үеийн бүтцийг судлах боломжийг нээж өгсөн юм. Энэ нь бидэнд орчлон ертөнцийн хамгийн эртний дүр зургийг харах боломжийг олгож байна. Харин Artemis хөтөлбөр хүн төрөлхтнийг сар руу буцааж илгээн суурь бааз байгуулахад бэлдэж байна. Үүний нэг хэсэг болох SpaceX Starship нь сарны гадаргууд бууж дахин тойрог руу гарч ирэх зорилттой бөгөөд ирээдүйн судалгааны аялалд чухал үүрэгтэй билээ. Мөн хязгааргүй эрчим хүчний ирээлд эрдэмтэд томоохон ахиц гаргалаа. Цөмийн нэгдэх урвал нь нарны дотор явагддагтай адил процесс бөгөөд зарцуулсан эрчим хүчнээсээ илүү их эрчим хүч гаргах туршилтууд амжилттай давтагдаж байна. Ирээдүйд энэ нь хязгааргүй, цэвэр, аюулгүй эрчим хүчний их өсвөрийг нээж өгөх юм. Эцэст нь квант компьютерууд эрчимтэй хөгжиж, уламжлалт суперкомпьютеруудтай харьцуулахад зарим тусгай төрлийн тооцооллыг асар хурдтай гүйцэтгэх чадвараа туршилтаар нотолж эхэллээ. Одоогоор зөвхөн хязгаарлагдмал хүрээнд ашиглагдаж байгаа ч ирээдүйд кибер аюулгүй байдал, криптограф, химийн болон материал судлалын салбарт томоохон өөрчлөлт авчрах нь гарцаагүй. Бид цаг үеэсээ төрүүлж алхах гэж тоглоом шоглоомоор ярьдаг шүү дээ. Яг үнэндээ ирээдүйд хамгийн түрүүнд харж хүчлийг урагшлуулдаг хүмүүс л эрдэмтэд судлаач. Тиймээс цаг үеэсээ төрүүлмээр байвал шинжлэх ухааны нээлтүүдэд анхаарлаа хандуулах цаг иржээ. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.